Ja, guten Tag. Нэгэн сайхан Sonntag. Бүтэн сайн өдрийн мэндийг дэвшүүлье. Бид хоёр өнөөдөр туугийн ихчтэйгээ Stuttgart-ийн төв талбайд суугаад байж байна. Өнөөдөр чи хоёулаа яах гэж уулзсан мөлий? Игээд нэг Монгол руу нэг захиалгаар бичлэг хийх болоод мэнчилгээний бичлэг хийх болоод тэгээд Монгол хувцас өмсөд гарч ирсэн. Эгийн дүүгээд бичлэг хийж өгсөн. Тэгээд бас зөндөө тусалсан. Камер барьж өгсөн. Баярлалаа. Хоёулаа нөгөө хүмүүсийн сайхан нүдийг хужирлаа. Хүн болгон эргэж чаллаа. Баярлалаа. Би бас энэ Монголоос очсон хантаацаа өмссөн байна. Амьдрал хэрэг да, Германд амьдрал хэрэг да. Германд амьдрал ер нь бол гоё. Тэгвэл ээг нь бол одоо энэ 10 хэдэн жил амьдралаа штэ. Эхний хэдэн жил бол ерөнхийдөө бол нийгэмшээгүй. Германда ингээл жирэмсэн ирсэн 15 онд. Тэгэл 15 онд жирэмсэн ирээд гэрээр хүүхдээ хараад ерөөсөө нөгөө германаар бол ховц бохоо буюу манай монголоор юм бол гэрийн гизэгтэйг хийлээ. Тэгээд 8 жилийн дараа нийгэм рүү орсон. Герман хэлээ сурж агаад тэгээд 8 жилийн дараанаас эхлүүлээд би Германд ажилласан. Ажиллаад бол нийгэм рүүгээ орсны дараа гоёгоо илүү мэдэрсэн. Урд нь бол ингээд ийг нь бол чил намайг ингээд тоохгүй байна. Чил намайг харахгүй байна. Би уйдаад байна. Би ганцаардаад байна гэл тэ нөхөр амралтын үеэр ингээд амрлаад бол игээ шууд яах нь ийш тийшээ ингээд аялаа явчихдаг байсан. Ер нь маш олон орноор найзууд дээр очиод аялаад явчихдаг байсан бол одоо яг Германыхаа нийгэм рүү ороод ажиллаад амьдраад ирсэн чинь миний хардаг өнцөг бол бүгд өөрчлөгдсөн. Нийгмээ хардаг өнцөг өөрчлөгдсөн, бусдыг хардаг өнцөг өөрчлөгдсөн. Бас амьдралын зорилго бас өөрчлөгдсөн. Маш гоё, завгүй, ажил гэр, дэлгүүр гэл тэгэл завгүй өнгөрөх юм дөө. Анх ихтэй Герман хэл мэдэхгүй байсан. Юу ч мэдэхгүй байсан. Хайр гариг дээр ганцаараа юм шиг нэг ширхэгч монгол хүн танихгүй заяа. Ээг нь бүр яасан гэж монгол хүн нэг ч танихгүй тэгээд жирэмсэн ирээд 6 сарын 1-нд одоо монголоор мэл хүүхдийн баяраар максыг гаргасан зав хүүхдээ гаргасан. Тэгэхэд би нэг ширхэгч монгол хүн танихгүй хагалгаанд орж төрөөд төрсний дараа нь юу мөөхтэй шүлвэ. Шууд талах сэртэ талах идэл копи уугаад. Тийм. Айгу хүүхэн амт. Тийм байдалтай. Тэгээ нөгөө эмчнэр нөгөө манай нөхрий чи юу яаж болохгүй нөгөө хоол ундыг авчирч болохгүй ингээд гарч орж болохгүй авгаа чин цусаалдаж магадгүй гэлцээс аахгүй. Тэгээд манай нөхөр чи маргааш нь эмчнэр чи одоо гарч орж болно гингүүд манай нөхөр гараад миний мөөхтэй шүлгийг хийж өгөөд бууз чигийн авчирч өгөө. Өө зүгээр төрөөд нөгөө төрсний дараа талах нь нөгөө копиноос хэтрээгүй байсан юм чи өстө бууз шүл мөлөө зүг бүгдийг нийтэл ямар ч нялах би нэг гам бариагүй нэг ширхэг хүн байна. Тэгээд толгойдоо алчуу малчуу юусоо зүгээгүй гэсэн үг үү Монгол үсэйгээ зүгээс юу ч зүгээгүй. Бүр тэр битгий хэл нөгөө герман эмчнэр чи ингэсэн баггүй. Шууд нөгөө хагалгааны дараа 2 хоног дээр за одоо босоорой. Нөгөө хэвтэр эхлээд 1-2 хоног хэвтүүлж байгаа байхгүй хэвтрийн дэглэмээр тэгснэ за одоо босоорой сайхан шүршүрт ороорой гэд тэгээд бүр дүүшинд ороод заяа тэгээд ер нь эхэлсэнтэй Германы амьдрал за эмчилгээс нь тэгээ өгч байгаа хоол нь талах л өгч байгаа юм талах. Үгүй нэг сонин нөгөө зовтон шүлнүүд өгнө шүү дээ. Одоо нөгөө тэгээ эгээд нь бол тэтэр чинь бүр яста амнаас унж байгаа юм чинь эмнэлгийн хоол бол утгагүй. Тэгээ нэг арай нэг амьдралтай нэг гол дээр зогоож байгаа нь талах ямар байсан. Тийм л юм болсон юм да. Германд хүүхдийн мөнгө гэж хэдийг өгдөг вэ? Одоо бас авч байгаа юу? Авч байгаа шүү дээ. Хэдийг өгдөг вэ? Урд нь 200 евро өгдөг гэсэн. Одоо 250 шүү дээ. 250. Германд юу н та хүүхэд бас төрүүлж өсгсөн энд төрүүлж өсгсөн ялгаа юу н ямар вэ? Германд Монголд хоёрын ялгаа юу? Асар их шүү дээ. Монголд жишээ нь юм баггүй. Бид нар ч нөгөө монгол хүмүүс чи аягийн чинь монгол гэртээ хідүүлэл бол хідүүлээ багтаал, хідүүлэл бол хідүүлээ чихэлдэл амьдэрчдэг. Хүүхдээ хаа дуртай газараа бид нар чи мөөмө гаргаал хөхүүлэх жишээ нэ те. Ингээд амьдрах орчин ингээд хүүхдээ хөхүүлэх тал дээр бол ичи зоох чинь байхгүй ингээд 50 амгалаа өөрийнхөө Германд болохоор зэрэг юусэн ингээд
эхнээсээ баг миний нөгөө сүү ихтэй ядж хахад igen. Тэгээ нөгөө эмчнэр нь орог чочиж эхэлсэн. Айгүй их ингээ үнэ шигтэй том ингээ сүүтэй. Мөмтэй тэгэл айгүй их сүүтэй нөгөө хаа газар нөгөө хүүхдээ ингээ гаргаад хүүтэнгүүд хүмүүс чочоод тэг би сүүлдээ ингээ соёлыг ойлгоо. За бас хүмүүсийн хажууд ингээ хүүхдээ хөхүүлдэггүй юм байна гэдэг нэг мэдрэмжийг авч байгаа. Дээрээс нь нөгөө бит хоёр чинь нөгөө ингээ нэг унтлагын өрөөтэй жочны өрөө галтгоо тусдаа ингээ гэр оронтой байсан чинь заавал хүүхдийн өрөө хэрэгтэй. Заавал хүүхдтэй тусдаа өрөөтэй авах хэрэгтэй. Гэх жишээ нь ингээд гэр орноо хүртэл томруулж, гэр орноо хүртэл өөрчлөхөөс эхлүүлээд ер нь нийгмийн ялгаа гарч ирсэн. Тэгэд энэ завшааныг ашиглаад гэдэг шиг нэг гоё юмыг хэлмээр санагчлаа. Герман эмч, миний хүүгийн эмч, хүүхдийн эмч надад нэг үгийг хэлсэн. Тэр нь бүр маш гоё намайг одоо хүртэл ингээ баярлуулж явдаг. Тэр үг нь юу гэж хэлсэн бэ гэхээр чи бол Монгол ээж юм байна. Монгол хүн юм байна. Хүүхдтэй их хэлийг эхэлж сургаарай. Танаа хүүхд ингээд монгол юм чи монгол хэлээр сурах ёстой. Чи монголоороо дандаа яар. Аав нь нөө тэр нийгэм нь нөө герман хэл ингээд германы нийгэм өөр ингээд герман болох чинь муутай шпгаха хамгийн чухал шүү. Их хэл хамгийн чухал шүү гэж хэлгээд энэ хүн чи ямар ухаантай эмч вэ гэдэг нэг юм огшсон бодол төрсөн. Цагаас хойш хүүхдээ ерөөсөө ээжийнхаа гидснээс гарсан цагаас эхлүүлээд ерөөсөө монголоороо ярьдаг, монголоороо ярьсараад өдий хүрсэн. Тэгэд хүүхд маань бас их асуудалд орсон. Жишээлбэл Монголд бол хүүхэд бол ингээд ярих үедээ яриад монгол хүүхдүүд чи хэл ам хурц ухаан санаа цэлмэг байдаг бол манай хүүхд чинь 3 наснаас 6 нас хүртлээр хүнтэй харьцаан дээр асуудалтай байсан. Ягаад гэвэл нөгөө их хэл одоо герман хэл хоёрын дунд ингээ хоёр хэлний дунд ингээ гацалтанд ороод нөгөө манай хүүхэд угийн их ярьдаг хүүхэд ч гэсэн ярианы чадвар ингээ асуудалтай болсон. Багш нартайгаа нэг юм ярихгүй Монголоор ингээ ээжтэйгээ яриад байгаа мөртлөө нийгэмдээ оронгуудаа германыхаа нийгэмдээ ерөөсөө германаараа ярихгүй. Тэгээд Германы хүүхдийн сэтгэл зүйч буюу нөгөө хүүхдийн зөвлөгөө өгдөг газар очсон. Тэрийг бүр цаанаас очих гэдэм байлээ. Тэгээ танаа хүүхд тэнд очоод герман хэлээр ингээд яриад эхлэх юм бол сургуульд сургана. Тэгэхгүй ингээ германаар ингэж ярихгүй байгаад бол бас асуудал шүү гингүүт нь манай хүүхд тэнд очоод доорхноо ингээд яриулчихдээ мэлээ германчууд ч ерөөсөө за энэ юу вэ? Аяга ди таасаа гэдэг шиг тэгэл ерөөсөө ингээд нөгөө үгнүүдээ ингээд хилээ заагаад нөгөө хүүхдээ чи доор нь герман хэлд оруулсан. Яг тэгвэл нөгөө ээж нөгөө гэрээр байгаа өдөр шөнөгүй хамт байгаа монгол хэлээр манай хүүхд чи ер нь хэлд ороод монгол хэлээрээ давмгаалцсан. Толгой нь хүртэл ингээ нөгөө монголоороо сэтгэдэг байсан байхгүй юу? Бас энэ хоёрын хооронд ялгаа. Анх монголоор хэл даасан уу? Тийм шүү дээ. Монголоор ерөөсөн бүх юм нь монголоор тэгж яасан. Сонирхолтой байгаа зүйл тийм. Одоо сургуулийн систем баг дунд ангийн сургууль нь танд ямар санагдаж байна? Ангитай ер нь хэдэн хүүхэд байдаг вүлээ? За ангид бол ер нь шүү дээ 30 хэдээс нэг 38 ч юм уу 30-аас 38 байт юм билээ. Заримдаа 35 ч байна. За бага анги дээр ингэсэн. За цэцэрлэг бол ингээд нэг хөөх ингээд тоглоод байгаа юм шиг явсаар бол цэцэрлэг болчихлоо. Нэгдүгээр ангид орохоор нөгөө манай Монголд нэг юм хошин шог байдаг шүү дээ. 9 сарын 1-нд дөхөөд ирэхээр доржид 7 алим хэдэлээ гэж нэг хүүхдтэй гэж байгаа нэг хошин бичлэгнүү зургнууд идэв ш. За би одоо тэгж л бодсон. За одоо ингээд бит хоёрын хооронд зодоо эхлэх юм байна да. Яана одоо ядж яхад нөгөө герман нийгэмч хүүхдтэй зодож болдгоо нийгэм байна. Би ч өөрөө бас нэг цэргийн дарга шиг характертай хүн чинь нөгөө хүүхдтэйг одоо өстой задлчих бахтаг айж исэн чинь нэгдүгээр анги бол яг цэцэрлэг шиг нь явц. Ерөөс ингээд хүүхдтэйгээ ингээд тоглоод инээгээл гэрийн даалгаварч баг хийлэхгүй ерөөсө тэгэл яваадсан. За тэгэл хоёр моёроос бүр чангалт юм болов гэсэн чинь ингээд зөөл урсгалаар нь явсаар хагаад нэгээсээ 4 хүрээд 4-р ангиа төгсөөд одоо дунд анги руу орох гэж ш. Тэр хооронд бол ерөөсөө нэг тийм намайг л ав зовоосон юм байхгүй байна. Одоо 5-р анги. Одоо 5-р анги гэхэд байна шүү дээ тийм. Надаас бол асуух юм байхгүй байгаа тийм. Мэдхгүй одоо тэгээд дүнгуудыг харахаар дажгүй байгаад байдаг. Мэдхгүй эсвэл манай хүүхэд тийм биед агаад байна уу? Би одоо тийм азтай байгаад байна. Ямар ч юм шал өөр. Нэг тэгж одоо дүнгийн хоцрогдол инээ тэрэ гихгүй. Ер нь их хүүхдээ айгүйх боддог. Хүүхдийн өнцгөөс юмыг хардаг. Сургуулийн нөхцөл байдал. За сургуулийн нөхцөл байдлыг яриа за. Сургууль дээр багш нар болго ингээ проектор ашиглаж ер нь постертой хичээлийнхаа юмнуудаа их танилцуулна. Одоо жишээлбэл энд нэг самбар байдаг. Тэнд бас нэг самбар байх чинь. Ангид 2 самбар байдаг. За яаж байгаа вэхээр зэрэг
дээрээс бууж ирдэг нөгөө нэг дэлгэц хүртэл таазан дээрээ байж идэг. Эдгээр нь яаж нөхөр тэр хүүхдийг нөгөө нэг зөвхөн самбар дээр багш бичээл хуулж бичдэг биш. Ингээд дүрс үзүүлнэ, бичлэг үзүүлнэ, бүх юм компьютер дээрээс үзүүлнэ, постэр үзүүлнэ. Тэгээ дээрээс нь тэр сургуулийн захирал багш нар хичээл эхлэхийн өмнө эцэг эхчүүдэд заавал тэр сургуулийнхаа ингээ орчноо танилцуулдаг. Бүх эцэг эхчүүдийг яг ингээд ангаар нь удирдаад өнөөдөр одоо ингээд жишээлбэл надад хамгийн таалагдсан анги гэх юм бол заяа манай хүүхдийн сургуулиас сэтгэл зүйн анги байна. Бүр ингээд нөгөө баруун зүүн тархины хөгжлөөс эхлүүлээд нөгөө их баг тарих гээд ингээд нөгөө тэр болгоны ингээд задаргаагаар хийцэн. Тэгээд дээрэс нь нөгөө ингээд астгалог одоо нөгөө юутай одоо орон судлал 6 муухай бүх юмыг ингээд тэр ангид зүгээр ороод нөгөө ядчихт миний нөгөө сонирхдаг хобби болохоор ч тэр ороод тэр ангиас нь гармааргүй санагдаал тий. Тэгээ зүгээр ингээ ханан дээр нь байж байгаа ингээд за баруун тархины одоо тий зүүн тархины давуу сул талууд нь хүртэл энэ ч одоо нэг сэтгэл зүйчтэл ганц ярьдаг одоо хувь хүний хөгжлийн багш нар ярьдаг сэдв биш байхгүй юу. Нэг ёсондоо зүгээр сургуулийн ханан дотор байж байгаа. Сургуулийн танхим дотор байж байгаа. Гоё гоцтой. Тэгээ тэр мөрн надад их таалагдсан. Дээрээс нь хүүхдийг өдрийн цагаар завсарлагааныхаа цагаар унтах харахгүй өрөө байдаг бас. Ингээ бүр ингээд намуухан нэг амар харахгүй биш. Ингээ бүдгхэн гэрэлтэй тэгээ матрастай ингээд ханаар дүүр ингээд ингээ матраснуудтай тэн дээр хүүхдүүд ингээд чимээгүй орчин жоох ингээ ном уншаад унтаж олно. Эсвэл ингээд тэр дотроо ингээд үнэхээр ядарсан хүүхд бол завсарлагааныхаа цагаар жоох унтаад босч болно. Тэгээ хүүхдүүдийн тоглох орчин маш гоё. Гадаа тоглодог тоглоомнууд гоё, дотор тоглодог тоглоомнууд гоё. Ерөнхийдөө бол хүүхдийг нөгөө хичээл хий гэдэг нөгөө дэг татвараас илүү тоглох чөлөөтэй байх байдлыг нь дэмжиж өгдөг. Тэр тал дээр надад бол илүү ингээд нөгөө гоё санагдсан. Заавал хүүхэд сургууль дээр ийм байх ёстой, тийм байх ёстой, чимээгүй гэхгүй эсэргээрээ тоглоод чөлөөтэй бүр тэр битгий унтаад тэгж явах явцдаа хичээлээ сурах боломжтой. Тэр нь надад гоё санагдсан бас. Тэгээ сургуулийн хоол. За манайх чинь ингээд хөөх юм төр засгаасаа ингээд сургуулийн хоол гэж үнгүүгээд иддэг шүү дээ. Тэрэн дээр хэрүүл дагуулдаг ш. Тэгвэл манай хүүхдийн одоо 5 дугаар ангид орсноос хойш сургууль нь бол ингээд ер нь бол 1-р ангиасаа ч гэсэн тэр сургууль нь бас юм гуанзандаа бас ингээд төлбөр аваад тэгээд тэр сургуулийн хоолоо бэлддэг байхгүй юу? Тэгээ тэр сургуулийн хоолыг бол улиралд ч юм уу сард ч юм уу тэгээд төлбөр нь янз янз сургуулиудаас өөр. Тэгэхдээ одоо 5 дугаар ангид орсноос хойш сургууль нь болохоор яадгүй гэхээр зэрэг айгүй том хоолны заалттай нэг 2 том сургууль ингээд 2 том юм объекттэй байхгүй. Тийм болохоор ингээ аппликейшнтэй 7 хоногийн өмнө за жишээлбэл нэгд өдөр ийм хоолны цэсүүгээ сонголтоо хийнэ үү. За нэгд өдөр манай хүүхд энэ хоолыг идэнэ. Онлайнаар бид нар бөглөдөг. За хоёр дахьад тэрийг идэнэ. За гурав дахьад эрт тарах юм чинь хоолны хэрэг байхгүй. Дөрөв дахьад энийг идэнэ. Тав дахьад эрт тарах юм чинь хоолны хэрэг байхгүй. Бид нар шууд тэрийг нөгөө ингээ аккаунтаар ингээ төлөө явчихдаг. Хоолны сонголтоо тэр нь бас их гоё. Тэгэхээр зэрэг яаж нөгөө тэр хийж байгаа хоолоо ч гэсэн тоо ёсоор нь хийгээд идэх ёстой хүүхдүүд нь идэнэ. За бүр ингээд хоолоо захиалж чадаагүй хүүхдүүд бол нэг ганц хоёр ингээ хөнгөн зууш маягийн юмнууд бол илүү нэмэлтээр зардаг. Үндсэн хоолыг бол дандаа менюгээр онлайнаар ээж аав нь урьдчилаа захиалдаг. Хоёр доо бүр сарын өмнөөс захиалаад бүтэн сарынхаа хоолыг захиалдаг. Тэрээс нь та юусоо юм бэлтэж өгч явуулдаг гэсэн юм уу? Шаардлагагүй. Манай сургууль чинь ондоо штэ. 1-р анги бол тийм биш. 1-р анги бол тийм байсан заяа. Манайх чи 5-р ангид оронгууд тэр сургууль нь тийм болсон. Тэр нь надад гоё идэг бас. Гэтэ юу Монгол ч 1-р ангиас нь л өдөө хоол өгöd идэг өстэй тий. Манай сургуульд болохоор бас 500 ер нь дундаа хүслээ өөстөө эцэг эхчүүд нь хоолыг бэлдэж савлж өгдөг. Тэгээд айгүй ирүүл юм иднэ. Тийм үү. Тэгээ манайх ч ер нь ангиас хамаа гэхдээ их ихтэй манай сургуультаа чихэстэй юм хоолныхаа саунд хийж болохгүй шүү гэд хэлчихдэг. Чихэр бол авч ирдэг. Харин тий чихэр юм авч болохгүй гэд хэлчихдэг. Тэгээд хөвчлэн жимс ногоо тараг мөсли тиймэрхүү юмнууд. Зарим хүмүүс бүр түүхийн брокколи, түүхийн мөг, түүхийн луун бол цаашаа ч угаасаа тоохоо байсан. Тэгээ би бүр сүүлээ таасан чинь түүхийн брокколи, түүхийн мөг чинж бас амар их идэв шүү дээ. Би муу гайхаад би бас ингэж идэв шалт юм. Тий, за түүхий харин тэгээд идэв юм аа. Манай хүүхд бол ер нь
Жоохноосоо нэг жоохон жимс юмсэл бэлдэж өгдөг байсан. Яг бас тэр за луунг бол өөрөө нэхэн. Хөөе бас нөгөөдүүлээ дагдаг юм шиг байна. Луунг бол нэхэн. За чинжүүг бол нэхчихсэн. Бага ангид байхад бол ингээ нэгээс 4 хүртэл бол бокст очдог ч гэсэн бас мензодо хоол иддэг. Хоолныхоо газар хоол иддэг гэсэн. Одоо бол амар болцсон. Өөрөө захиална. Тэгтэл халаасны мөнгө заавал авч явдаг. За бас энэ дээр бас гоё юм байгаа. Манай Монголд бол одоо ингээд нөгөө нэг формтой шүү дээ. Энд бол формгүй шүү дээ. Хүүхдүүд энгийн. Гэхдээ хүүхдүүд энгийн байлаа гэлээгээд нэх ялгараад одоо нэг том брэнд огт өмсдөггүй. Бүр яста пүүзэн цоорцол явж байна. Тэр хүүхдээ тоохчгүй. Тэр хүүхдийн ингээд цамцсан сэмэрцэн тухайн цоорцол явж байна. Тоохчгүй. Би бас нөгөө Монгол зангаа гаргаад хүүхдийнхаа ингээд дуртай цамцсан ингээд энэ дээр ингээд жоохон сэмэрчүүл одоо наатахаа болоо. Одоо салчхалтай юу яриад байгаа юм яагаад хүүхдүүд ийм хувцастай тоохчгүй гэдэг. Тэгэхээр яаж гэнэ үү? Нөгөө манайхны нөгөө нэг бүтэн хувцастай явах ёстой, хүнд муугаа үзүүлэхгүй ч юм уу эсвэл нэг тийм хүнд ёстой хүний өмнө бусдын өмнө доошоо орж болохгүй, манай хүүхэд бусдаас доор болж болохгүй гэдэг юм ёстой тийм байхгүй. Харин ч ёстой цаахаа явж гэнэ үү хамаа байхгүй. Бүр ямар ч том дарга, ямар ч баяа айлын хүүхдөөс яг л илэгдсэн гуталтай бол гуталтай, ганцхан хувцастай бол хувцастай тэрэн дээр ёстой нэг асуудалгүй. Яг нэг ийм энгийн байдлаар өсдөг учраас Европ хүмүүс энгийн байдаг. Нөгөө хүмүүс тэгээд байдаг шүү дээ. Европ хүмүүс мөнгөн дээр чанга байдаг гэдэг. Эн чинь бас халаасны мөнгөтэй холбоотой. Нөгөө баяа ядуугийн ялгаа байхгүй халаасны мөнгө ингээд ээж аав болох өгдөг. Яг л багш нараа хэлдэг за 5 евроноос дээш л өгж болохгүй шүү. Цаанаас лимиттэй. Хэрвээ нэг хүүхэд 50 евротой явж гинэ гэж сонсох юм бол багш нь тэр хүүхдийн ээж аавын дуудаад тэр хүүхдийн ээж аав нь танаа хүүхд яагаад их хэмжээний мөнгөтэй ирж байгаа. Танаа хүүхд яагаад ингээд чихэрлэг юм сургууль дээр авчирч байгаа. Энэ сургуулийн дүрмэнд харшилж гэн гэдээ бүр эсэргээр нь яах нь дардаг, даруулгатай байлгадаг. Энэ системийг бас манай Монголд нэвтрүүлээсэ гэж хүсэж байна. Энгийн байхдаа сайхан гэдэг үг үнэн байхгүй. Тэр бол хүүхдүүд бол нэрээ биеийн тамийн хувцастай им октод нь эстүүцтэй баг унлахын хувцастайгаар явж байгаа мó гэмээр хүүхдүүд явж. Хүмүүсээс ихсээд ямар санд манай хүүхд 2 дугаар ангид байхад ангийнх нь охины ээж нэг Европ Герман хүүхэн заяа охины зэгсээсэн юм ирснэ сургуулийн үүдэнд ирснэ үсийн гялс боосноо 3 дугаар ангиж хацрын ингэж шүлцдэж ярьцснаа оруулсан би бүр шок. Манай захирлын хүү баг өглөө болох ингээд аман цагаан ирдэг. Шүдээ угаачаад байгаа амаа сайн зайлсаагүй. Дандаа би чи явж амаа цэвэрлээ. Чи насцсан. Тэрнээсээ иччихгүй, тэрийг шоолгохгүй тий. Тэр нь айгуугаа. Одоо нэг ясандаа чи бол хар ч юм уу, чи бол шар ч юм уу, чи бүдүүн, чи турхай ч юм уу тийм ялгаа байхгүй тийм зэрэгтэй байхгүй их амар тий нэгдүгээр ангийн хүүхдүүд би бас нөгөө нэг одоо энэ чинь 6 татаа сургуульд орж байгаа шүү дээ. Тэг би одоо сая хүүхдүүдээ авчаад хүүхдүүд нэлийн хэд хүүхдүүдийн өмдөндөө шээх баах гэж уцаахгүй шээж баах тохиолдол гарах ба гэсэн чинь ганц л удаа тийм тохиолдол гарсан. Яасан бэ гэсэн чинь шээс нүрээд байгаа мэдсэн нөгөө хийжсэн ямаа хийж дуусгачаад явъя гэд бодсон нөгөө хүч. Тэг яг дуусгасан чи яг нөгөөх нь дуустлаа гэж санаа амсан чи шээс нь гойцсон. Тэгээд бус төвхтөд байгаа шүү дээ. Тэгээ юусоо нэг шоолж байгаа юм байхгүй. Тэгээ угаасаа манай ангийн дөрөв ингээд би бинтэйгээ хамтдаа инээ нөө гэхээс би бинийсөө шоолохгүй гэд. Тэгээ хүүхдүүд нь тийм би ч гэсэндээ өмдөндөө шээж ирсэн шүү дээ. Наа чинь тийм аим муу зүйл биш шүү дээ. Хүн болгоно л тийм болтын зүгээр гэл аим хөөхөн би аим дэмждэг. Айгуу хантай гоё шүү. Энэ хүүхдийн сургалтын тал дээр бол хүүхдийг стресс төлөхгүйгээр сургадаг. Нэр Макс одоо сая манай энэ нөгөө 5 дугаар ангид ороход гэрийн даалгавар өгөхгүй байгаа шүү. Яагаад өгөхгүй байгаа гэсэн чинь ингэж байна. 4 дугаар ангиад төгсөөд шинэ орчин, шинэ сургуульд ирж байгаа учраас хүүхдүүдээ орчинтойгоо сургуультайгаа танилцуулахад илүү дутуу стресс өгөхгүйгээд та одоо 5 6 дугаар ангид нь гэрийн даалгавар өгөхгүй. Юу 4 жил болгон солилт юм уу? Тийм шүү дээ. Зарим сургууль 1-ээс 10 төгсөл байдаг бол зарим нь ингээд зөвхөн 4 дугаар анги төгсөөд дараагийн сургууль руу шилжүүлдэг сургууль ч гэсэн байдаг байхгүй. Манай хүүхд яг тэрэнд нь сурсан тийм байдаг байгаа шүү. Тэгэхээр зэрэг бас энгийн даруух одоо Монголынхаа багш нартай ч юм уу те хандаж хэлэх юм бол ээж аавууд бас хэлмээр байгаа байхгүй. Үн цэнийг битгий хүүхдэд мэдрүүл, юмны үн цэнийг битгий мэдрүүл, хувцсны гой сайхныг битгий мэдрүүл, юм брэндийн нэр тийм байхгүй. Ерөөсөө энгийн. Тэр гутал ханзар нуу, цоор нуу хамаагүй. Тэрэн дээр битгий ич.
хүүхдийг ч гэсэн битгий шоол. Тийм байсан ч тэр хүүхдийг битгий шоол гэдэг нэг юм бас хэлэх ёстой тийм ээ. Тэс чи бас амар бас нөгөө нэг бид нар шиг ингээд ах эгчийнхээ хувцас дамжуулаад явждаг шиг эдгээр чи бас найзууд хуршүүдээ ингээд багцаа хувцаа өгчтэй юм билээ шүү дээ. Тэгээд тэд нар тоохгүй өмсөө явдаг. Би бүр шоконд орсон шүү дээ. Би чи эрэгтэй хүүхд гаргацсан байгаа шүү дээ. Манай нөхрийн найзууд нь ирснээ хүүхдийн тэркомеркот баг хувцас надад өгөөд тэгснэ туугийн чи тэгээд хэрэглэхгүй бол тэгээд дараа нь нэг буцаагаад өгчихгүй даа гэж. Тэгээд би тэдний ингээ бүгдийг хадгалж агаад яг хуу ганц нэг цамцнууд нь бол өмсгсөн зай. Тэгээд буцаагаад яг бүгдийг сайхан угаагаад буцаагаад өгнөд айгүй баярлаа тэгээд буцаагаад аваад. Тэр дахиад өөр айлын хөлт рүү явсан баг гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг ерөөсө тэр бол ерөөсөө байдаг л нэг тийм гоё бас гоёлтой энгийн л асуудал те. Нэх ирэх одоо тэдний хүүхч эрэхтэй юугаа өгнө тийм хямдхан юм ярьшгаа энэ гэдэг юм байхгүй те. Үнэ амар. Надад л тэгж харагддаг шүү энэ юм. Энэ ямиг өмсцэн гэдэг юусо тийм байхгүй. Өдөр өнжүүлэхэд нөгөө нэг өөр ангийн хүүхдүүд хамтдаа байгаа юм. Жохон том ангийн хүүхд нь доотлынхаа ангийн хүүхдэд чи миний энэ хувцсыг авах уу гэх нөгөөт нь тэгээ гэл өмсч үзэл тэгээл явчихчих. Ямар санда манай хүүхдэд нэг бүр ингээд ягаан өнгөтэй солонгон гэрэл астдаг бал үгүй явуулчихгүй нэг хүүхэд ангийнх нь охин. Тэр би нөгөө охиных нь ээж рүү нутцж байгаа байхгүй. Үгүй энэ ингээд ийм бал ирлээ энэ ханаа охин бэлгэлсэн гинэ. Зүгээр үү энэ балыг одоо ингээд эмэгтэй хүүхдийн бал байх юм яаж байгаа юм бол гэсэн чинь за би охиноосоо асуучаа хариу хэлье гэж байгаа. Тэгснэ над руу хариулс. Би охиноосоо асуучлаа манай охин бэлгэлсэн гинэ. Тэгэхээр танай гэсэн үгээ зүгээрээ санаа зовлтгүй гэх. Амар үнгөө бэлэг бас хамаагүй авдаггүй. Нөгөө нэг тэгж өгж авахтаа сонирн биш. Айгу гайхаж асууна. Чи яага надад бэлгэлж байгаа юм? Чи яага надад өгж байгаа юм ингээд бас гайхдаг бас тийм ш. Тэр ёсонд нь бас орцсон байгаа байхгүй би ч гэсэн тэр нэг ягаан балан дээр. I like the outfit. Thank you. Хавцанч таалагдчихна л. Одоо соёлын шок гэх юм уу танд анх ирээд санагдсан зүйл өөр юу байна? Том хүний хувьд. Яг насанд хүрсэн хүний хувьд соёлын шок гэж юу? Нөгөө нэг хүн болгоно нь ер нь бол нөгөө гой ганган машин унахтаа гол нь биш. Ундаг дугуйг их ундаг. Би ч нөгөө ундаг дугуйг чи хятадууд л унд юм байна. Явчихсан шүү дээ. Яг явчихсан. Тэгсэн чи ингээд ундаг дугуйг бол ер нь бүх хүмүүс ундаг. Дугуйгаа унахтаа хүртэл дүрм журамтай байдаг. Ерөөсөө маш их тэр нөгөө нэг дугуйны юу хөгжсөн газар ихгүй спорт. Дугуйгаар спорт гэхээсээ илүү дугуйг бол одоо унаага болгож чаддаг тийм байхгүй. Тийм болохоор зэрэг тэр нь надад бас их таалагдсан. Ер нь дугуй унж байгаа хүмүүс надад их гоё санагдсан. За өшөөгөр соёлоор одоо шокроод байна гэвэл нөгөө хүмүүсийн энгийн байдал бас их сонин санагдсан. Одоо жишээлбэл ингээд маш энгийн байдаг. Ямар ч дарга хүн байсан гэсэн энгийн байдаг. Би бүр гадаадын харьяатай газрыг нь очиод бичиг баримтаа үзэлчихсэн чаа. За одоо ингээд дарга ирэхээр гарын үсэг зурна даргыг хүлээж яана гэл тэр яг хариуцж байгаа нэлээд том дарга нь орж ирж байгаа байхгүй ажил дээр. Тэгсэн чи яасан гэж ундаг дугуй унаад нөгөө ингээд араас шавар мавар үсрээд эрт үзнийх нь ар нуруу муруу ингээд заяа шавар мавар болчихсон орж ирснэ яана удаа хүлээлгч уучлаарай би хурдхан шиг хувцас солиод тэгээ цаашаа орсноо нөгөө цагаан цамц мамцаа өмсөд нөгөө жентл хувцас өмсөж гараад ирж байгаа байхгүй тэр хооронд бол тэр хүн ичнээж байхгүй миний хувцас шавар болчлоо яана инээж байхгүй шавартаа ингээд явж намайг дарга хүн одоо ингээд явж гэж хүн бодох байхгүй тэр нас надад их гоё санагдсан дээрэс нь нөгөө нэг хоол моолны тал дээр бол ингээд ерөнхийдөө бол сайхан мах цахаа ид чинь те бүх юмн дээр бол бас боломжийг мах хэр нь олдос хэрэг махны амт хэрэг жинкээс ёстой хүнээ олж асуулаа танаас л асуух хэрэгтэй. За ёстой бараг тэгэхээр олж байгаа шүү ийм за махны хувьд бол шүү дээ би бол одоо супермаркетад байдаг пакетлсан грамлсан тийм махыг бол идэх дурггүй яаж гоё харагдажсэн чи ер нь ёстой нэг би өвдөд ядраад дэлгүүр явахгүй үедээ л тийш орох байх. Бусдаар бол ихэнхдээ бол ерөнхийдөө бол нөгөө метрогоос ч юм уу эсвэл нөгөө нэг метро гэдэг нь том тусгай тийм дэлгүүр байдаг байхгүй. Тэрэндээс авдаг нэг бол турк дэлгүүрүүд зүгээр байдаг.
Хүн манай монголчууд ярьдаг л да халтрын дэлгүүр халтрууд гэдэг байхгүй. Гэхдээ тэд нар чинь нөгөө нэг муслим болохоор ч тэр юм уу нөгөө юун дээр махныхаа тал дээр илүү нөгөө нэг чанартай иддэг, чанартай байдаг. Тэгээ бидний хувьд болохоор нөгөө монгол хүмүүс болохоор ч тэр юм уу сайхан юутай байдаг штэ. Үхрийн мах, хоньны мах тэдрийг бол идчихнэ. Тэгтээ цус бол олдохгүй. Манай монгол шиг цустай гэж сэдийг бол цус олдохгүй. Адууны мах эдийг бол бас олдохгүй. Адууны мах бол нэг бас олдохгүй. Тийм байдаг байхгүй. Тийм болохоор за ингээд үхэр хоньныхаа махыг тэдрээс болгочдөг. Хэрнээ адууны махтай нэг дэлгүүр өгд юм аа. За тийшээгээ очиж нэг яг цул мах бол анх дээр үе зардаг ус одоо зархаа яцсан. Гэхдээ ингээд тэндээс бол нэг мах ярьж байгаад авчтیں۔ Адууны өөх бол авчтیں۔ Ховор. Гэтэ монгол адууг бол гүйцэхгүй, монгол махыг гүйцэхгүй. Ер нь гэхдээ Бээжинд бит хоёр ч нөхрөөр амьдардаг байсан шүү. Хятад махнуудын хажууд бол ёстой сайхан амттай махтай, буянтай. Бас найзуудынхаа хүрээлэлээр махыг хин тэндээс олж авнаа. Манай нэг эрэгтэй найз байгаа бас. Тэрнийхээ буянд эрэгтэй найзуудын буян гэж хэлээ заяа. Францаас адуу ч ирж явлаа, үхэрч ирж явлаа, хонь ч ирж явлаа. Аль-алийг л авч явлаа. Тэгээ найзтаа бас баярлдаг шүү гэж Францтайгаа эрэгтэй найз Монгол энэ Германтайгаа эрэгтэй найзтаас баярлалаа хоёр найзтай хэлмээр байна. Дээрээс нь бас саяхан бас Унграас нэг залуу мах авцар зарсан үхрийн мах. Тэр өстой гоё байсан. Тэгэд үхрийн бас тэр махны амт тэр Унграас ирж байгаа мах бол манай энд зарж байгаа турк дэлгүүрийн махны хажууд бол маш гоё амттай, маш гоё юм амтлаг байсан. Тэгэд ийм махыг л хэлж байгаа бэ. Хэл асуудалгүй заа. Тэгэд тэр бол гоё байсан. Тийм махыг бол бөөндөж авсан зүгээр санагдсан. Тэгээ махныхаа тал дээр бол болгодог. Өөтөө бас нэг сони юмгөл цус олддггүй гэдэг байгаа шүү дээ. Үхрийн цус Австраас захиж авдаг байгаа. Манай эрэгтэй найзын маань найз нөгөө Австрт юуны нөгөө одоо махны цэгтэй гэж хэлж болно. Хям хийдэг. Тэгээ нөгөө цустай одоо манай монголоор юм бол цутгацсан цус гэсэн үг шүү дээ. Европод бол блүүд ворс гэдэг шүү дээ. Тэгээ тэр нөгөө цустай хямныхаа цусыг ингээд үхрийнхаа өлөнтэй ингээд шүүцэн цэвэршүүлсэн юм цус ирдэг байхгүй. Тэрийг би бүр бэлдэж авч агаад хоньны өөхтэй холж агаад нөгөө үхрийн өлөнд нь цутгаад тэгээ нэг ёсондоо нөгөө цутгацсан цус бол чанж идээд тэгээ илүүгээ бол ингээд мах цахтаа холиод хуушур хийж иддэг. Нэг тийм. За эдэн шуушны тал дээр бол их арим дэлгэр байгаа бүгдийг болгоно. Би бас төөх дэлгүүрээс сүүлийн үедээ их мах авч байгаа Монгол мах санаад. Миний хувьд соёлын шок гэвлээ штэ. Хүмүүс айгүйх мэдлэлтэй байсан нам танихгүй яжж. Гудамжиндаа би ч нэг анх ихтэй хойд германд ирсэн аахгүй юу энэ. Урагшаа биш. Тинчээ бүр хүмүүс нь илүү нээц, илүү сайхан ааштай ч гэх юм уу. Тэгэл би бүр бас герман юу н баг мэдхгүй гэрээсээ гараад нөгөө айлынхаа хүүхдийг тосч авъя цэцэрлэгээс нь авъя гэж гараад явсан чи баг мэдхгүй 10 хүн автобусанд суух зам сайн уу халуу гэж жоохгүй би бүр шоконд яадаг юм нэр мэдлэх гиснээс бас нөгөө нэг тэрж аваа хоёр хазар дээр шоп хийтэл үнсдэг штэ. Тэрэнд бас дасч өгөхгүй их хэцүү байсан. Хүн огцом ингээл цаа сайн уу гэл ингээл тэрэл авах нэг жоох эвгүй ингээд бие барьдаг. Одоо тэгсэн чи өөрөө зүгээр ир эмгүү хүнийг алив нэг тэврий гэдэг болцсон. Хөөе Монголд очичоо тэврий гэдэл бити гайхаараа энэ бол эндээсээ сурсан зам байгаа шүү. Нэг дуртайдаа тэврэх гээд байгаа юм биш. Бүр ингээд соёлын шок нь яг сурчдаг тий. Бүр тэгээ сурцсан. Одоо ингээл ажлын одоо хэд хоногийн өмнөөс манай ажлын хүү тэгж байгаа байхгүй. Тууги би ингээд өөр газар руу ажиллахаар болчлаа. Ажлаасаа гарлаа хөө наашир тэврий гэд ингээд тэврэх жишээний тий. Тэр бол яаж ийм нөхөр тэр жоохон хүү би сонирхсондоо биш тий. Зүгээр энэ бол найрамсаг, илгэмсэг, найз шиг тэгж тэвэрдэг тийм тэврэлт бол ингээд зүгээр л захын амьдрал дээр маш их үргэлжилдэг. Тэр тэврэлт үнсэлт хоёрыг бол одоо ер нь сурж өндөө. Чи их дугуйны зам ихтэй би чинь энэ чи ирээд айгүй мэрэгжлийн дугуйч юм басан. Монголд бол хэцүү байдаг гэсэн. Дугуйгаа хаана унахаа мэдэхгүй. Цэнгэлдэх хүрээлэл олж ундаг байсан юм чинь. Энд чи бол гоё дугуйны тусгай замтай. Анх мэдэхгүй тэр замаар нь явж байгаа хөгшөө үгэнд загнуулж исэн. Гэхдээ юу ч ойлгоогүй зүгээр л уустай байна даа тэгэл за. Дугуй гиснээс бас нэг сонирхолтой юм хэлий. Нөгөө хүүхдийг байна шүү дээ. Нэгдүгээр ангиас нь эхлүүлээ дугуйны тусгай дугуйланд явуулдаг. Одоо нэг өсөндөө манайхаар юм бол сургалтанд явуулдаг заа. Тэгээд манай хүүхд дөрөвдүгээр ангид ороод ирэнгүүт дугуйныхаа албан ёсны нөгөө сургалтаа ингээд дүрмтэй сургалтанд явуулаад дөрөвдүгээр ангид төгсгöd
нөгөө жолооны үнэмлэх гэдэг шиг дугуйны үнэмлэхтэй албан ёсоор тэгж төгсдөг. Тэр шалгалтандаа бүр ингээд албан ёсоор яг жолооны шалгалтыг шалгалтаа өгöd дугуйныхаа үнэмлэхтэй болдог. Тэгээ манай хүү бол тэрийг авчиад айгүй баярлаа. Би одоо 5 дугаар ангиас сургууль руугаа ганцаараа дугуйгаар ирж очих эрэхтэй болчлоо гэд айгүй баярлж байсан. Тэгэхээр бас дугуй гэдэг маань өөрөө спорт. Бид нэр спорт хийхгүй амьдрдаггүй маш их гүйдэг хөгшин настай хүмүүс нь ч гүйн залуучууд нь ч гүйн чи харж байгаа өстой. Гүйхгүй хүн гэж байхгүй байгаа өстой. Өглөө орой бол зүгээр өстой. Надаас усна гүйдэ шүү. Нэрээ. Би л гүйхгүй байгаа шүү. Дугуй гүйлт бол угаасаа амьдралынхаа нэг хэсэг гэдэг. Энтхийн 70 настай хүн Монголын 70 настай хүмүүс бол шал ондоо шүү дээ. Энд чинь бол 70 настай хүмүүс айгүй тийм залуухан фит те айгүй спортлог ирүүл хоолондны талтай ч. Ямар сайндаа миний одоо нөгөө би ч нөгөө кофе шопт ажилладаг болохоор чинь баян өдөр болго ирж кофе уудаг өвөө байдаг аахгүй юу? Айгүй юм цэмгэр ёстой л нэг жинхэнэ харизмлаг өвөө байдаг. Тэгэл тэр өвөө маань ингээл орж ирээд ингээл инээгээд айгүй юм соёлтой юм зантай. Тэгээ нөгөө намайг нөгөө гарцсан байжгаад нэг эргээд ирсэн чинь ажлынхантайгаа уулзсууд чи өвөө маань гүйж ирээд юу яаж байгаа аахгүй юу? Ингээд мэдлээд юм яриад тэгснэ тэгж юу? Хүй чи ер нь яагаад ирэхэ байчаа чамайг их санаж ин гэхээр та одоо намайг санаад одоо та чи хидтэй хүн блэ намайг санах зав байна уу баг ингээд те настай шүү дээ та мөн гэдгсэн чинь чи намайг хидтэй гэж боддtiin гэхгүй та 70 хидтэй хэлгүүд гэсэн чи юу ярьж байгаа юм бэ би 96 96 өвөө заа тэгсэн ирнэ ингээд айгүй гоё ингээд өөрийгөө гоё авч явдаг 70 хидтэй юм шиг харагддаг тэгсэн хэрнээ за энэ үйлчлэгч энэ нөгөө энэ зөөгч охин хайччваа гэд бас намаагаа бас хайгаас суучдаг тэр оюун ухаан нь айгүй сэрэг байгаа байхгүй би бүр өвөөг 90 идтэй гэхэд бүр шоконд орсон. Гэх жишээ нь ингээ өөрийгөө гоё авч явдаг. Хөгшөрж гин гэж бодгоо те. Соёлын шок гэснээс нэг юм хэлье. Өвөө эмээнэр амар хөөрхө хөдөлцөж явдаг те. Манай Монгол залуучууд хөдөлдөг бол энэ ч бол эсрэгээр өвөө эмээнэр хөдөлцөөд айгүй хөөрхө явдаг те. Тэр бас их гоё. Тэр их сайхан байдаг байгаа шүү. Ийм болох юмсаа хөгшөхөөр ингээд хантайгаа өвгөнтэйгоо ингээд явчих юмсаа гэж бодож штэ. Одоо хөдөлцөө явчих яг яг сэтгүүн дээр нэг хүн орж ирээ. Дугуйг ингээд дугуйтай суугаад. Ойд ингээд сэтвийг бүр энэ хүмүүс гарч ирж баталгаажуулаад байгаа юм. Одоо юу цаашдын төлөвлөгөө ямар вэ? Эгэ чиний баймаар нөө Монголд очмоо та ер нь хэр ойрхон Монгол явчих юм. За Монгол явахгүй коронавигийн үеэр байхдаа бол ёстой жинхэнэ оролд өртөөд Монголоо санаад хэцүүцсэн шүү дээ. Жинхэнэ ёстой нэр Монголоо санаад Монголынхаа үн цэнийг ч бас амар их мэдэрсэн. Ер нь бол корона гэдэг юм чинь баг биднэрт ямар юм үн цэнтэй вэ гэдгийг маш их ойлгуулж гисэн байхгүй юу. За нэгдүгээрт эрүүл мэнд үн цэнтэй юм байна, агаар үн цэнтэй юм байна. Бид нар энэ гоё агаар энэ дэлхийн ээж минь ямар их үн цэнтэй юм бэ? Бас эрх чөлөө ямар их чухал юм бэ гэдгийг ойлгуулсан. Тэрнээс гадна дахиад нэг ойлгуулсан юм бол гадаадд байгаа мань мэдтэй болохоор зэрэг эх орны үн цэнийг мэдрүүлсэн. Өхүүл зүгээр Монголдоо л очиж өгөх юм шүү гэдэг нэг бодлыг бол ёстой жинхэнэ төрүүлсэн. Тэрэн дээр бол ёстой жинхэнэ эх орноо сансан, эх орондоо очиод ёстой шууд л очиод ирмээргүй санагдтал тэгж бодогдсон. Гэхдээ нөгөө ингээд нэгэнтээ энэ ч амьдрал өрнөд байна шүү дээ. Энэ ч амьдрал одоо хань байна, үр хүүхэд байна. Ингээд энэ ч амьдрал гэр орон байгаад байгаа болохоор яалчгүй энэ ч ингээд амьдрахаас шаарахгүй одоогийн цагтаа. Гэхдээ болоогүй. Яг хөгшрөх цагтаа бол би Монголд очино. Яагаад тэгэхээр өөрийнхөө эх орондоо эх орныхоо агаар, ус, нар одоо тэ шороогоо хүртэл самдаг. Тийм болохоор эх орныхоо тэр гоё үн цэнийг бол мэдэрж байгаа хүндээ л гэж боддог. Тэгэхээр би эх орондоо өгнэ, эх орондоо гүширнөө. Тэнгүүч хүмүүс уулс штэ. Монгол ямар яс тавьдаг газар. Маань өөрөө монгол хүний үн цэнийг мэдрүүлэхийг л оршсон тийм сургалт байгаа. Тэгээд сургалтаа сурталчилж байгаа юм биш. Бидний үн цэн бидний сэтгэлээс гардаг учраас сэтгэлийнхаа үн цэнийг байнга байлгаарай, байнга сэтгэлийнхаа үн цэнийг одоо огшоож, омогшуулж байгаарай гэж бас хүмүүст хэлмээр байна. Бид нар бөөндөө л огшиж, бөөндөө л омогшиж чадах юм бол бидэнд чадахгүй юм гэж байхгүй, хийхгүй юм гэж байхгүй, бүтээхгүй юм гэж байхгүй. Угаасаа омог бардам огшилтой, угшилтай хүмүүс байхгүй. Тэрийг бас хэлмээр байна оо юм. За. Баярлаа. Ялгаа өндөрлөе доо баярлаа гэсэн. Майт. Монголд очно удахгүй. Хайртай шүү.